А ер нь бол одоо яг өвчин ингээд ихсээд ирэх үед эмийн хэрэглээ бол хит ихсдэг. Антибиотик одоо бүр одоо өөрөөсөө дур мэдээч хэрэгэлдэг. Тэгэл эмээр одоо дараад ингээд сурцсан энэ үе орж ирж байгаа. А гэтэл бид нар эмийн бус аргаар тэрнээс одоо эмчлэх, эмийн бус аргаар урьдчилан сэргийлэх одоо өчнөө одоо аргууд байгаа. А өнөөдөр бид нар байгалийн одоо эмчилгээ гэдэг байгаль гэдэг чинь маань өөрөө физик хүчин зөвлөж нар усагаар тийм ээ чирэгжих хүүхдийг одоо зундаа сайхан чирэгжүүлээд дархлаагийн дэмжиж ингээ явхад одоо өвөлдөө тэр амьсгалын замын өвчнөр өвдөх магадлал тэр одоо маш их буурсан юм олон улсын судалгаан тэр байдаг. А дээр нь одоо бусад физик хүчин зүйлүүд байгаа. Шаарлагууд байна. Тийм ээ заавал антибиотик өгөх, заавал одоо эмээр тэр одоо хийдэг энэ аргыг одоо аль болохоор багасгаж бусад одоо хүний биед хор багтай одоо орчин үеийн техник технологийн одоо юун дээр дэвшилтээр үндэссэн олон сайхан физик эмчилгээний аргууд байна. Энэ бүхэн дээр одоо гол эмч нар маань бас суралцаад энэ бүхнийг эцэг эхчүүд маань мэддэг. Ингээд ялангуяа өнөөдөр энэ өрхийн эмч нар маань сургалтанд хамрагдж байгаа үед өрхийн эмч нар энэ дээр одоо маш сайн зөвлөгөө өгдөг ийм байх ёстой гэж бодод байгаа. За ялангуяа би бол энэ дээр аршаан суйлын эмчилгээнүүдийг хийж болно. Монгол орн бол өөрөө маш их олон аршаан устай одоо байгалийн одоо тэр халуун аршаан тэр аршааны найрлаганд байгаа тэр ууранд байгаа тэр хасах ёонууд одоо тэр байгалийн өөрийнх нь одоо эмчлэх хүчин зүйлүүд бол манайд асар их байгаа шүү дээ. За нараар чирэгжүүлэх арга, агаарын аргууд гэдэг энэ бүхнийг л одоо бас эмчнэр маань давхар одоо эзэмшээд одоо ард иргэд маань ч гэсэн энэ талаар одоо бас өөрсдөө гэсэн мэдлэгтэй болоод аль болохоор эмийн хэрэгслийг зайлсхийж хүний өөрийнх нь дархлааг дэмжих хүүхдийг ялангуяа хүүхдийг бол одоо аль болохоор өөрийнх нь дархлаа тэр өөрийгөө хамгаалах чадварыг л эмийн бус аргаар дэмжиж өгөх л хамгийн чухал байгаа. За ер нь бол бохирдлын улмаас авч байгаа өвчин бол зөндөр. Одоо бид нар зөвхөн өнөөдөр амьсгалын замал гэж ярьж байна. Одоо тэгэл бодисын солилцоог цаашлаа зүрх судас гэл хүний эргэтэн систем гэдэг чинь өөрөө цул юм чинь нэг эргэтэн өвдөд бусд нь нэрүүлэн гэсэн юм байхгүй шүү дээ. А тэгэхээр физик эмчилгээгээр одоо бол эмчлэгдэж байгаа энэ юунууд бол харьцангуй бага байгаа. Харьцангуй бага байгаа. Аль болохоор л одоо эмээр дарчих гал хүүхдээ ханиа төрөнгүүд л одоо гүйчиж эмгчихгүй л одоо зундаа одоо агаар салхинд гарахгүй ингээд байлгаж хүүхдээ дархлыг сулруулж орхиод өвөлдөө одоо дөнгөж ихний ханиа төрөнгүүд л хүүхд натгаа болдог, бронхит болчдөг. Өгөөл архагшаа тогтчдөг. Энэ бүхэн дээр бол физик эмчилгээний энэ аргууд бол физик эмчилгээ чинь бол бас нэг шин тим юм шиг биш шүү дээ. Ер нь өндөрлөгтний хамгийн эртний эмчилгээ нар усаагаар одоо энэ физик хүчин зүйл. Гэтэл манад бол энэ чинь хөгжөөд бол маш олон жил болж байгаа салбар. Энэ маань одоо бас яг сүүлийн үед бол нэг жаахан сэргэж ирж байна. Тэгээд ер нь бол энэ талаар бол гол нь эмч нар маань их мэдлэгтэй, эмч нар маань одоо зөв чиглүүлдэг хүмүүсээ зөв зөвлөгөө өгдөг л ийм байх л ёстой болов уу гэж